Зөөрхөн бүжигчтэй Монгол өммөлөг дэлгэчин бэлтгэсэн нагун бэлэг өмчлөгөн ярилцаа хөмөх човор нэвтрүүлэг өргөжлөж байна. Одоо бид жалгаад тав хүндэн сэтгэж аслал болоод амь сувлын тухай тав хүндэн ойлгохоор боллоо. Нагун бэлэг Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны бие сэтгэл бүхэл жогчийн эмчилгээнээс салаанаар эхлэгч Монгол эмнэлгийн амь совиллын ухааны мастер сэтгэгчийн эмчилгээний эрхлэгч. Дэлхийн хятад эмнэлгийн сэтгэж зүйн нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч. Олон улсын үнэмнэл олсон тайвшруулан засах сэтгэгчийн эмч. Улсын 2 дугаар дэсийн сэтгэж заслын зөвлөгч багш. Дундад улсын эмчилгээний хий тамирчлын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч. Хотоодноос ингээд улаан хоолоноос нэг чангаа зэгшээ өвдөд одоо хоол яд юм идэд дийлэхгүй юм. Чи одоо би ингээд байчаалагсан дүндүр надыг улаан хоолойны шидо аа гэж хэлж. Инкнэр гэдэг үтний хүн сонсоод эйнштэй хамагдруулаа. Ингээд би одоо сүр зовжээ. Тэр үед насын бага гчин зовсон. Заслыснаас сүүлдгэл одоо хийгээд одоо яг 7 сар дээр би наах шин сэтгэж асалд ирж оролцжээ. Тэр 7 сар болоод миний энэ баруун талгаар баруун буй бол одоо тийм мэдрэлгүй шүү дээ. Наамчи нагамчи юугаар 2 дугаар аймаг олсон хөө. Би бол гэрдэн ганцхан өхнөр хөө гэрийн хүн байхгүй нэхэд хүүхдтэйгээ тэр үеийн хүүхэд бас их сургууль сургаал сууж байсан. Ингээд бол өмнөлсөр бол одоо фанлогийн хийгээд күчит хийгээд одоо савна умана би сүлчийн явах цаалцсан заслаг хийдэлгүй. Ямар нууч хүчин эдгэрч дийлэшгүй гэж тодлсон өвчнөтэй хүмүүстэй эрүүл явахын жол жаргалын олгов. Нагуун бэлэг эмчүү эсвэл түүнээс сонсгож байгаа хичээл тайлбарлал юм уу? Нэг тэрчлэн ямар нэгэн нууч хувьдас байдаг юм болов? Тус нуучийг дараачийн ярилцлагад дэлгэхээр боллоо. Буй сэтгэл бүхэл жогчин өмчлөгөө өмлөг өнөө одоо жи яс онолж одоо яаж ойлгуул таарна бид нар. Тэгвэл манай энэ удааны ярилцлагын давчинд одоо хэлгэн үгүй нэ сурвалжлагч одоо бусад уулгач энэ та жохом юунд бахтай бай юугээ асуух би одоо мэдэхгүй шүү дээ таны эрхэнд байх чинь. Гэтэл юу болсон чи би бол манай сэтгэж заслын өвчин жасах жи усын бол заавал даяардан тайлбарх юм сэтгэлийн бэлтгэдэг байна. Ийм учраас би бол тусгалан болуулаа ийм материал бэлтгэж авчирсан байна. Манай Монгол анаахан бол эртнээс наваа сэтгэж хэмжлэг байж ирсэн. Ямар юм ч жи ус байх дээр жи ус байх бол бид түүнээ жухам нуучин хаана гэсэн бид ойлгож чадахгүй. Тэгвэл манай Монгол анааханд бол хүний бие бол дари бие сэтгэл гэж 2 хэсэг хуваадаг. Тэгвэл энэ бие дотор бол дари 3 махан бүр 7 тамир гэж хуваадаг. Энэ 3 махан бол дари кийшэр бадган 3 махан бүр 7 тамируудаа эдгэнэ тунгалаг жусу өөк ясу жигэл чашаана одоо чөмөг тусал гэж байгаа. Монгол анаахны онолоор авч хэлвэл юугийн эрүүл мэндийг хэлдэг дараа хийшэр бадаг харчингүй тэнгүүрэн батулж явал хүний бие бараг даруй эргүүл хэрвээ энэ тэнгүүрэн алдалаагсаар хүний бие даруй өвчлөл. Тэгэхээр энэ дотор хийшэр бадган дотор хамаг ялангуяа ки гэдэг энэ нэг жилийн энерги энэ маханбууд бол хамгийн гололгоч чанартай. Зөв манай Монгол анааханд бол шар бол харлуун чанартай, бадган бол сэрүүн чанартай. Тийм. Энэ хоёр бол эсэргүү төсрүү хоёр тал хэрэг явдал юм. Хий бол дундаа нэг тохируулагч болж байна. Одоо хуулиаж авч ихлэ энэ одоо хуульч гэсэн үг энэ хоёрын жаргал болоод шитгэж өгч байна. Хий эрүүл байхад энэ хоёрын харчаагийн үед эйдүүлж өгнө. Сайхан жогчулж өгнө. Хэрвээ хий өөрийн биеийн хэрвээ уруул үүсгэхтэй хөрвөл энэ харийн нэг илүү муу жолбын болж энэ хоёрын харчаагийн улам шөрөөдүүлж өгнө. Ийм учраас энэ 3 маханбуудын дотор тэнгүүрийг хадгалахад кийний энэ ажил бол туйлын чухал. Тэгмээ энэ кийгээ бас бид цаашаа одоо Монгол анаахны унаал дээр бол ами баригч кий, дээш гуйгч кий, төгөөмөл гуйгч кий, галдаг сэтгэж кий, уруу арайлагч кий гэж байна. 5 нийжүүр кий дотор нь ами баригч кий бол хамгийн чухал. Хаанад л иймэрхүү байр суурьнд байдаг. Энэ нь эрүүл байвал энэ дөрвөлэн жогчуулаад бөгд кий бол эргүүлж байж бол энийг хэрвээ
ургуул үүсгэх төр хүрвэл бусад дөрвөн хийх юм бас өгдөөгөөд ургуул үүсгэж байна. Одоо бид авч хараа алива, оюун, мэдрэл одоо сэтгэх үйтэй холбогдолтой тийм ба. Тэгвэл дахиж бид дахиад эндээс авч хэлээ. Энэ бие сэтгэлийн дотор сэтгэл бол юу вэ? Сэтгэл бол дари тариканд орж байгаа нэг зүйлийн оюунаа вэ. Ийм бол тэр бол яг манай таван махмууд ялангуяа ами баригч ки мөн чи иймэрхүү оюун сэтгэх үе хүний тим мэдрэлийн энэ нэг ажиллагыг бол жакарж яадаг. Ийм учраас ки бол хүний сэтгэл оюун ухаантай шууд холбогдолтой. Ийшээрээ бодгон дэгши бол 3 махан бод дэгшээ. 3 махан бод дэгшээ бол 7 тамирын дэгшрүүлж чадал. 7 тамир 3 махан дэгшээ бол хүний бие бол хэрүүлж байна. Тэгвэл бид өнөөдөр сэтгэж асал дари хүний сэтгэхийн хүчний ашиглаад сэтгэхийн хүчний ашиглаад оюун тарихнаа вэли бадруулаад очиж яана энэ сэтгэхийн энэ нэг жилийн сайхан долгоон ажиллагаар очиж энэ ами баригч хийгийг вэлдэлийг болуулаа. Нэг чэрэгжүүл. Энэ ами баригч хийдэ ажиллага сайхан чэрэгжүүл тогтомгүй болоход энэ бол дөрвөн хийгэн тэгшэт гэж чадаад бүгд ки сайн болоход бол ки шар бадганаа тэгшэт гэх. Ки шар бадгаан тэгшэт 3 махан бод тэгшэт болоход би эрүүл болчихно. Одоо өөр хүний бодол тань буяас их хэлсэн таны бол яг сэтгэлээс би бол сэтгэлээс тийм. Би бол шууд сэтгэлээс наваад энэ хоёрын харчаагийн ашиглаад түүнээ өвөрийнхэн жогчингүй тань гэж үлийн байрын тэрүнд дахин сөргөөж өгөл. Энергийн дээр тамчурыг батлаа. Тамчурыг батлаа юм ба. Учир нь тэр энийн дутуу бол тэр илүү бол энийн дутуу. Энэ харилцан хоорондгийн харчаагаа бол эйдүүлээд өгсөөсөр тэр харилцан сайхан тамчиг болчих. Иймэрхүү жишээр. Тэгвэл даруй манай Монгол анаах хүн бол али хижээнээс нь иймэрхүү сэтгэж асалын иймэрхүү жими осоо бол уулагдчих яадаг. Тэгвэл хүний сэтгэх үе сайн болсоор хүний махан болоор бол аяндаа тэгшрээд байдаг ч. Бид нэгдүгээр ярил чанаас хоёрдугаар ярил чанаас бид одоо 10 одоо сүүлчийн хуучхана Умановчин гэдгээс бид олж үзлээ. Их дэлхийж асаж чадахгүй өхрөөл дөвчний осоо олж үзлээ. Одоо бас энэ тэр шалтгаанаас болоод тамбаа улсны осоо эдгэрсний бол олж үзлээ. Тэнгэн талаас нь үжихад тэд яг нэг домог үлгэр ярьж явахтай адил бид итгэх аргагүй тийм ба. Тэгвэл бид өнөөдөр бие сэтгэл бүхэлж өгч байна анаах ямар учраас иймэрхүү гайхамшиг үүдчихдээ энэ нууч бид ярьж чадалж өгөх. Бишгэл жааж өгөхөд бид аавга аавга гэж хоёр хүн байж юм ба. Энэ хоёр аавга хэрвээ адилхан нэг өвчин орсноор бодвол энэ аавга бол багасгаа эм уух юм уу эсвэл эм бас өндөсөндөө уухгаар хүн өвчин өөрөө нэдэгч. Гэтэл аавга бол эм уугаад эдэхгүй. Тарилга хийн. Тарилга хийгээд эдэхгүй. Судлалын зүй юу вэ? Судлалын зүй юу вэ? Бас сар хорохоно момжинсэ энэ өвчнээс нь арай сарын нэг салам тийм ба. Чихрэн бид мөн чингэж гэлээ. Аавга бол одоо биеийн тамир муу байдамаа. Биеийн тамирын дорой аавга бол биеийн тамир сайн байдам тийм чирэг. Жичвэл бид бодож үзье. Даруй хүн өвчин орох буюу өвчин орохгүй. Эсвэл өвчин эдгхэн хурдан буюу эдгхэн удаан болуулаа энэ хүнийхэн дотоод тамиртай шууд холбогдолтой байх гэсэн. Бид одоохоно тэрээс дуршилгаас хүн болгоо юм дуршилга байна тийм ба. Бас үйтэн холбоотой. Жичвэл бид дахиад цааш нь нүжи. Хүний биеийн энерги сайхан манайх хэлдэг жухам ямар шиг бүтэж байгаа юм тийм ба. Жишээлж авч бол чиний биеинд энерги 100 гэдэг эрүүл бол 100 шүү дээ ба. Тэгвэл эдгээр дотомын манай ерийн амьд дээр бол 110 энергисэн хэрэглээнд орж байна. 190 энерги бол юу гэдэг 70 энергиээр орчилж байна. Одоо манай гитад үгээр хэлдэг чэнэн тийм ба. Одоо бүдүүлгэрээ бодвол тэр 190 бол яг адил хийж өгөө сууж. Ажил хийж үгүй ундчээ. Чөлөө аваа сууж тийм ба. Энэ 10 бол дарыг манай ерийн эрүүл ажиллагаа нь бүр хүрэлцэж байна. Тэгвэл юу гэсэн үг вэ? Одоохоно аавга ерийн чад өвчин орохгүй. Өвчин орсон ч багасгаа эм уул сайн болчихно. Тэр даруй энэ 100 энерги нь бүгдийг баталж гэсэн үг. Гэтэл аавга бол тийм биш. Энэ бол 110 энергиээс баталж чадахгүй. Тэр одоо ийм тийм нөхцлөөс болоод махан буданд ороод 109 болох юм уу, 8 болох юм уу, 7 болох юм уу? Ийм учраас тэр бол амархан өвчлсөн дараагаар усаа эдийхд их удаан байдаг. Бид тэгэхээр аавгагийн биеийн дотоод энерги нь тэр буурсан хэдэн энерги нөхөд 110 болвол аавгатай адил болсоор тэр бас өвчин орхон байж гэн тийм ба. Өвчнөө хурдан нэтгэж болно. Энээс үжих нь манай Монгол анаах байна дарыг хүний биеийн дотор маханбуудын энерги бол тохируулж байна.
миний хэлдэг энэ энерги тохируулах нь манай Монгол анаахны сэтгэхүйгээр явар хэмнэлгээтэй адилгүй. Явар хэмнэлгүүдээр эсэргүүц төсөөлөх нэг жилийн оноод чиний биеийн дотор багчаар бол би багчаарыг чинь алж хаяа, битгий бол битгий чинь огтолж хаяа. Тийм ба. Гэтэл манай Монгол анаахан биш. Монгол анаахан тарыг энерги хийчиж нэмэгдүүлж байгаа. Төрөөнөө ярилцаандаа гэхээс бид бол байгалыг бодосоор бүрэлдсэн юм ба. Энэ байгалыг бодосон манай махан будад оцсон хонтой манай энерги тэгшил болж. Манай энерги дэгшүүлсэн цаадаа манай эдгээр өвчнээ багчаач тэр бэтгэж тэр өөрийн биеийнхэн энергийн гүчинтэй өөрөө тэгшидгээд өвчнээ итгэж. Тэгмэл ингэж хэлэхэд жахан барыг одоо манай өргөн малчдууд авч хэлэх одоо ойлгож жахан гүчтэй байж магадгүй. Тэгвэл би өргөлж төрслөгөөр ингэж ярьдаг. Жишээлж авч хөл хүний махан будын нэг өрөө гэж хэлв. Нэг гэр байсан. Нэг өрөө. Тэгвэл энэ өрөөнд дотор бол Ила батхан нисэж штэ. Энэ Ила батханы бид өвчнээ хороо гэж жирлэх дээр хөрөө тийм ба. Бид энэ асуудыг шийдвэрэхэд хоёр арга байна. Нэгд бол би их жоосон мөнгө зарчуулаа би нэг сөрчих машин худалдаж авна. Би мөнч жоосон мөнгө зарчуулж ягаад шинжил ухаан чинь нотлолын дааж өнгөрсөн хорт эм худалдаж авна. Би энэ хорт эмээ шингэлээд энэ машиндаа хийгээд би нэг өрөөнд дээр нэг сөрчлөө гэсээр 5 минут болохгүй энэ өвчнээ энэ Ила батхан бүр арилаад өгч гэн тийм ба. Чүү чи одоо их баяртай би одоо асуудлыг шийдвэрлэлээ гэж одоо баярлаад үүдийн хаага явж магадгүй. Гэвч буцаад ирнэ шүү дээ. Тийм. Чи өнгөн талаас нь энэ Ила батхан бүр арилагдаж уу? Арилагдчихэ. Гэтэл та 3 хоногийн дараа 5 хоногийн дараа дахиж ирээ. Ила батхан яа нү? Бас л гэр дүүрэн нисчээ. Тийм ба. Яахад тэр бас тэндээсэн бай болж тэр бас тэн дээр амьд дөрөх орчин тойрон бай. Тийм ба. Чи бол өнгийн шийдвэрээс мөн ч нэрээр шийдвэрлэж чадсангүй. Тэгвэл манай Монгол анаахнаас сэтгэх бол тийм биш. Би бол тийм их жоос зарчуулаад тийм их машин тонолоос авсаахгүй, тийм их хорт юм бас авахгүй. Би юу гэн би твэлийн боргож гон. Би нэг шөрүүл, нэг алчуур, нэг дэвэр холдож авсан. Би юу гэн би гэрэн чивэрлээ тийм ба. Би энэ өрөөг нь аргун чивэрхийг чив чивэрхэн болгоод хамаа бүхий хог новши бүгдийн арилгаа хайцг. Хэдийгээр нүдэн өмнө Ила батхан арилсангүй. Гэтэл та яарах хэрэггүй. Та үүдэн хаагаад явж болно. 5 өдрийн дараа та дахиж орж ирээ. Ила батхан байна уу? Жуунэ 90 бүр нэсэд явчихна. Үлдэсэн жуунэ 10 тамир мөн бүр өгөхөд газартаа тусаад явчихна. Тийм ба. Чул та бодож үгүй таны одоохоны тэнэг арга болоола хэдийгээр учир явдлыг шийдвэрлсэн Ила батхан бол энэ гэр дотор газартаа өгөхсөн энэ мөн ч манай өрөөгийн аргун чөөрийг бочардуулж гэнэ үгүй юу? Тийм үү. Чиний дотоод орчин тойрны бас бочардуулж. Гэтэл миний энэ арга бол жуунэ 90 бүр нэсэд явчихсан. Жуунэ 10 сая газартаа тэр мөрдөн бол тэр аяндаа арилсан. 5 өдрийн нэрэхэд өөр нэсчих Ила батхан байхгүй л. Тийм ба. Энэ ухагдунаас авч ихэл Монгол анаахын нь миний ойлгохоор өвчин засчээ гэж хэлэхийн оронд өвчний тохируулж гэж хэлээ. Өвчний тохируулж гэж хэлэхийн оронд өвчин байгаа орчин тойрны тохируулж. Тийм ба? Би чиний Ила батханд халдаасангүй. Би юу хийсэ? Би өрөөг нь чивэрсэн. Орчин тойрны чивэрсэн. Ийм учраас орчин тойрон сайхан болоход Ила батх нь амьд дөрөх орчин тойрон үгүй болоход тэр аяндаа нь устаад явчих. Юу ч гэнэ Монгол юм уусан ч тэр байнгын одоо 5 жасал хийчин тэр бид хайсл энэ жуунэ 10-ын энерги дээр үлгэр хийж гэнсэн үгүй тийм ба. Чул би өнгөрсөнд нэг учрыг ултуух хуучхаага бодоод байсан. Хэрвээ би энэ 10 энерги дутсан нэг хоёрыг нөхөж ингэж вилэн үжих нь оронд би энэ жуунэ 90-ийн нууц энергиас нэг багал жилж авчрахаар бодов. Жишээл манай одоохон хэлдэг аавгаа болуула 10-аас нь 8 болохоор бодоочгүй тийм ба. Чул би гिचнэ Монгол эмчээр засаач хайсан энэ хоёр энерги нөхөд 10 болгооч 10-аас дээш л нэвтэл дийлэхгүй. Чул би хэрвээ энэ 90 энергиас би нэг 5 энерги жилж авчрахтаар хөрөө. Энэ хоёрыг нөхсөн дараагаар бас хэдэн илүү гарна. Бас 3 илүү гарна. Тийм ба. Манай одоо аавгаа бол манай гिचэл санаасангүй тэр хайсал уугийн 10 өнөр гарна тийм ба. Чул аавгаа бол манай гिचэл санаасан дараагаар тэр бол одоо одоохон нууц энергиас нь жилээ дээрэр энерги авсанда тэнэ энерги бол 12 болж болно. Амин хөвийн ажиллагаанд орж иж байсангүй 2 хөв энерги бол одоо энэ ирсэн юм байна тийм үү? 2 дутуугийн нөхөд бас 2 илүү юм уу 3 илүү гарна тийм ба. Чу бодож үгүй аавгаа бол 10 энергид байжгаад ерөөс нь өвчин орох юм итгэхгүй. Өвчин орсон ч аав амархан идэг гэж байна. Тийм бол одоо аавгаа өнгөрсөнд дорой байсан. Одоо гिचэл сурлагад гарсан дараагаар 12 13 болчихсон. Аавгаатай харьцуулаад тэр хол илүү гарчихсан тийм ба. Тэгвэл тэр гэртээ аавгаа гэртээ өвчин орохгүй өвчин осод хурдан эдгэж яхад одоо тэрний энерги аавгааны энерги аавгаас хол өндөр болсноос энэ одоо өвчин эдгэх нь удаан байж болно уу?
тий. лавтай хордоо. Цаашлан өвчин олохгүй байж Цаашаа байгаа бүр. өвчин орохгүй болоод байгаа. Ийм учраас бид төр дээр 1-2 дугаар ярилж байгаа дотор тэр арын өвчтэй хүн дохойн цагт бол тийм хөндөг өвчин байсан тийм ба. Тэгээд манай эмчилгээр өвчин сайн болсон хоотой одоо 60-ын 5 жил гэж 68 жил гэж 15 жил их өвчин орсонгүй. Багасаа дагшуур томоо орсон ч багалсаа бучалсан ус уух юм уу нэг бага хоёрт Монгол ямарсаар сайн болж ямар учраас энерги болоо чанаас нэмэгдчихсэн. Тийм ба. Тэрэм хүн ярьж штэ танаар буй сэтгэл бүхэл явах чинь өмчргэнэ заслан хэлгснээ дараа бүр өвч орхон байсан гэсэн. Одоо харин би ойлгож байна. Энэ даруй энерги нэмэгдсэн шүү тийм ба. Бид ингэ харчуулахсаа ерөн хүмүүс бүр соёл үгүй хүмүүс энийг осоо бүр ойлгож болно шүү тийм ба. Тэгвэл энэ даруй яхаа одоо манай дагдан багшийн хэлдгээр 3 дэгшилсэн дотор 1 дэгшил өвчний эсрүүч өвчний өлөх халдах чадвар бол дэгшилж тийм ба. Миний өвчний эсрүүч чадвар их нэмэгдэж. Энэ бол одоо ил. Энэ 10 жилийн дотор би нэг удаа тагшуурдаж өнгөрсөн. Нэг удаа энэ очин махны тэрлэг хийсэнгүй. Энэ содлын тэрлэгийг нэг хийсгүй. Өөр өмчлөгийг юу хийлгэсгүй. Энэ 14 жил дотор нэг тагшуур хөрөөгүй. Наад бол би одоо наад нэг мах нэм өгдөг. Би тэр 3 сар гараа юм идэхгүй суухад хөдөлгөөдөө бол би 42 жин буусан. Тэрнээс хойш дахиад жин нэмэгдээгүй гоош над өвдөж хавдах бие одоо ийм л хариулсаар бол манай хэлдгээр энэ энерги аваа энэ энерги нөхөж штэ юм ба. Тэгвэл энэ энерги жухам ямар аргаар очиж дайчил яаж ашиглана вэ? Энийг бол би өнгөрсөн гिचнэн жил сэтгэхэд бол дохтой арга олж чадсангүй. Хүнээ далд энергийг яавал сая дайчлан ашигладаг билээ. Үүнээ тухай нагуун бэлэг эмч олон жил бодож бишлэгж явжээ. Япон улсад үүссэн ээж хүнээ хачин гайхамшигт сонин мэдээ түүний сэтгэл бодлын хин жанграаг тайлсан билээ. Хүүн унтаж байгаа болохоор сэрхээсэн жавдаж дэлгүрт очин хэрэглэнэ жуйлсан авах гэсэн ээж нь яаруу санд руу очиж бучин ирэхэд өөрийнх нь сууж байгаа өндөр асрын чонхоор хүүн унж ирэх үжигдэл хараанд нь тодорхтой зэрэг гүйн очиж тосон авсан гин. Сүүлдэн дэлхийн хамгийн хурдан гүйдэг тамирчид гал унтрахах ангийн цэрэг байлдагч нар хичнээн туршсан боловч энэ ээжийн шиг хурдан гүйж дийлээгүй гин. Энэ нэгэн үлгэр эмч гуйд сүвгч олгосон байлаа. Бачим цагт бол бид генетик юм хийдэг штэ ба. Бид татар бол тэр шаа ийшэд би яалаа гэж энэ бол далд ухамсараас хийсэн. Энэ хүүхэд унахын зэрэг энэ эмэгтэй бол элис хэрэлэр очиж сэтгэсэн биш. Тэр миний хүүхэд би хэрвээ дусгүй бол тэр унана. Тэр энэ эдвэ арын элис хэрэл тэр чи сэтгэхийн явчд бол яана. Нэгэнтэй тэг чиг тэг хэд минут өнгөрчихжээ. Тийм ба? Чи нэгэнтэй гүйж дуцаж ялахгүй. Тэрнийг бол гитатын хэлдэг шаа ийшэд үжисэн чигнэгээр гүйжчихсэн. Энэ бол далд сэрэлтийн хүч. Тэгвэл өргөлжилэн чайр судалхад далд сэрэлтийг бол яаж ичээд хөгжөөнэгүй л чорын гачаа арга бол яана. Одоо гитатар бол цуймян яваач хэлээ. Цуймян тайвшруулахж одоо бид одоо торсолж энэ тэрэ телевизчэд үжээд хүний одоо 1 2 3 1 2 3 50 гэдэг ингээд одоо хүний нэг нойрмогш бол байдаг. Эний цуймян тайвшруулж асуулж. Гэтэл тэр бол өнгөн талын ойлгосон төдий. Хүний анхаарал дээд хэмжээгээр төвлөрч явах чагд чиний нөгөө талаар бол алива бүхний бол умдгалж хаяа. Гитатараа жуанжу ю холь энэ бол даруй цуймян жонтой. Би зөвхөн ийм нэг жилийн аргаар чиний далд сэрэлий чинь хөгжөөгд далд сэрэ чинь далд энерги чинь дайчлаад далд энерги чинь эле энерги чинь нөхөд ингээд өвчин чинь идэгж. Афган энерги эвгас өндөрлөгсөж хийдэг ч. Энэс авч ихлүү даруй эдгэр гайхамшиг хэн бөтөв нагуу нэмж бөтөв нагуу нэмж жасав бишээ. Хэн жасаасаа өвчтөн өөрийн биеийн өөрөө нэтгэсэн. Өөрийн биеийн өөрөө нэгтгэсэн. Далд байгаа тэдгэр энергиуд хүний амийн хөвийн ажиллагаанд оролцож ирж байгаа. Тийм. Энийг энергийн хүч бол ашиглахад төлөний гавьяа байгуулсан. Ийм учраас би дахин даяар хэлж явах бол өнгөрсөн жахан мэгс учраас энэ нууч юм итгэхгүй. Энхрэн тэрий одоо энэ ч одоо ямар ирээдүйд шидтэй учир болчихоо тийм ба. Энэ чинь одоо ямар ховилгон болчихоо ингэж буруугаар байна. Энэ бол хүний нүдэнд үжигдэх нэг жилийн нууч.
Тэгвэл одоохон би ярьсан шүү дээ. Хайсал ичсэн чиний өөрийн энерги чинь энэ өвчин жасахтай үйлдэл бадруулж байна. Тэгвэл энэ үг яг сайхан манай эртнээ гэрэгийн анагаа ухаанд тань манай анагаа ухаанд өвгд дэгдэс гэж нэрлэгдсэн Креспортрис Шибокалади энэ хүн юуг ярьж юу гэж хэлээ. Хүний биеийн дотоод энерги бол өвөрийн хамгийн сайн эмч мө эмч ба эм бол энэ энергийн дэмжихийн төдөө ямаа гэж. Энэ бол твилийн нэг гүн ухааны онолтой юу учраас. Тэгэхээр манай энэ өнөөдрийн үйлдэл бол яг энэ гүн ухааны нууч бол тэр чигээр юм гэрчилсэн бай. Тэгвэл одоо би сая хэлсэн юугийн тайван ширхул байдалд ордог бол хүний бол дарий дээд хэмжээрээ хүний анхаарлыг төвлөрүүлнэ. За энэ үедээ би одоо арга олоо шо. Би яаж энэ хүний далд сэргийлүүлнэ? Би яаж энэ хүний тайвшрал байдалд орно? Би энэ хүний бол одоо анхаарлыг төвлөрүүлнэ. Биеийн бол тайван байлгаад юу хийнэ? Үлгэр яриа. Өвчтэй хүн давж их бол тэр юугийн хамгаас илүү соносгод дуртай. Миний адил хүчиртэй өвчин эдэг гэсэн. Нин илэнгүй 8-аас 1 хөндөө өвчин эдэг гэсэн жишээг нөдөөрөө нь олж ирсэн тэр дорн жориг орно. Тийм ба? Энэ үлгэрийг явж ярих томда соносох дуруугүй хүн чинь нэг яа байхгүй. Учир нь тэр аминаас эрүүл мэндийн төлөө ийм учраас би тэдэнд ямар учраас тэлвэс ороод гिचэл ороод өвчин жастгийг бол үнэндээ би тэндээ бол үлгэр ярьж өгч. Үлгэр ярьж явах бол тэрний анхаарлыг төвлөрүүлэхин төлөө анхаарал төвлөрөөсөө бүхэл бие бол тайван болчихно. Тайван болоход далд сэрэл далд энерги чинь нэмэгдэн өвөрийн өвчин тэнаад. Тэр өөр альва бүхний бүр орхиж мартаж бүр альва бүхний мартаж болно. Эдгээр олон өвчтний эрүүл мэнд одоо бүр таны энерги энергийг тийм ээ. Тэгвэл энэ дотор би ямар үйлдэл бадруулж байгааг бол би зөвхөн танд энэ нэг жилийн энерги бадруулах ийм нэг дохын ахуй талбарыг байгуулж өгсөн. Тийм ба? Иймэрхүү байгуулж өгсөн. Тэр бүрдөө энэ орчин тод ирсэн дараагаар та яг хөлсөн нэг сайхан энэ энерги бадруулж чадна гэсэн энэ нэг жилийн арга мэргэжил бол даяард бол хангааж өгсөн. Та хэрвээ миний энэ нэг арга мэргэжилээ ингээ явахтаар хөрүүлээ. Дарий таны энэ сэрэл чинь нэгдэж болно. Энерги чинь бадарч болно. Өвчин чинь идэж болно. Чихэр манай энэ өвчин жасах ясаа яг ясандаа бол манай байнгын анагаа ухааны өвчин жасахтай өчөөхөн жиж орчил өгөхгүй. Нэгд бол маханбудаар очиж маханбудын энерги тохируулж хөгжүүлж. Миний бол сэтгэгчээр очиж сэтгэгч бол бие маханбудын хоргондох харчаагийн аачиж ашиглаад маханбудын энерги эцэд дайчлаад өөрийн бие өөрийн энергийн хүчтэй сайн болж байгаа. Гажраа үжээд говчоо сунараа ортор шитаачаад одоо сүлжин бэлтгэлээ хийсэн хүн байсан юм аа. Зөв гараар аяган барьж ирсээр одоо möдрэлгүн алдаад яваад тийм байсан. Одоо гिचэл орчгийн сонсоод лсэн дандаа өвчнөд хүний ярина. Дэншин дэрний дандаа өвчнөд хүн ярина. Би ч ингээ бод. Эний хаана өвчнөд хүний ярьчгаад энэ өвчин идэгнэгдэг чи одоо ямар элдв юм чи одоо яг шал хотлог одоо нүдэрээ өвчгээд энэ чи шал хотлаа. Би одоо ингээ бодож. Чи ингээ бод. Тэсээ одоо нойр хүрээ болохгүй. Тэр нойр хүрээд одоо өөрөө ирэхгүй нойр хүрнэ. Нагуун бэлэг эмч маань сэтгэж засал хийлгэхээр ирсэн өвчтөндөө өдөр тужи телевиз үзүүлж эдгэрж ирүүлсэн хүмүүсийн үнэн сэтгэлийн догтлол яриа өнгөрөлт түүхэн жадалсан үлгэр жишээгээр тэдний далд энергийг дайчлан ашиглаж эрүүл тэнхлэн явахад нь дэм болж яарсаар иржээ. Энэ бол нагуун бэлэг эмчийн онцлогт заслын арга хүнийг тайвшруулж байгаад идэх хүчин итгэл зориг олгон далд энергийн дайчлан хөгжөөдөг билээ. Ярих мужигчтай сая одоо н буй сэтгэл бүхэл зохицын аргаар одоо өвчин жасаагийн тохоо одоо жургийг байлдуулж байгаа одоо нагуун эмчил одоо маш сайхан ярьсан. Уул нь бол одоо мэдээж маш олон хүмүүс ярьдаг. Энэ бол одоо нагуун эмчил одоо нэг жилийн явдас эрдэмтдээ гэж ойлгож байсан. Маш тийм нэг нуучгаар ойлгож байсан тийм ээ. Гэвч одоо та энэ жургийг үжээд ямар боттэйчилсан нэг жагвараар ирж ярих үед бол одоо хүмүүс бүр ойлгосон бай хаа гэж бодож байна. Ер нь зарим хүмүүс ярьдаг штэ. Таны энэ номыг үжидэг гэн. Номын уншвал сайн болчихно гэнэ. Тийм үү? Нэн хуучин номынхан хүчин шинэ номоос нь илүү байна гэсэн яриа бас манай олон хүмүүсийн дунд яргаж байсан тийм үү? Зарим унтахтаа дэрлээд өвтгөл одоо бас ямар тохируултын юу гарна гэж ярьж байна. Эний бас шинжил ухаан чинь таних хэрэгтэй. Түүний сэтгэж жасал гэж бол сэтгэж жасал нэг жилийн чимээ жангийн жасал гэж хэлж болно тийм ба. Сэтгэж сэтгэлээрээ нэчиж
очиж ойлгосон суурин дээр чи сэтгэлээ яаж өгөх вэ? Чи өөрийн биеийн сэтгэлээ яаж батаруулах юм ба? Чүү энэ чимээ жангийн солилцоол болгоо хоосон бид хоёр ярилж хасаадаа утас авчих чимээ мөн үү мөншт. Ном үжиж явах чимээ мөн үү бас мөншт юм ба. Энэ чимээ жанг бол олон янзаар оросч яадаг. Энэ дотор нь бол эмчи одоо найдахаас гэлвэл өөрийн биендээ найдах бол нэг чухалч хэлж болно. Учир нь чиний сэтгэлийн үйлцээ чиний далдын энерги батруулж чадав. Тийм ба? Ийм учраас хамаг гол юм хаас би зөвхөн чамайг иймэрхүү орчин тойронд иймэрхүү арга мэргэжлээр дамжаад чамайд өөрөө иймэрхүү сэтгэлийн үйлийг батруулахын тулд. Тэгвэл одоохны эхэлцэг тэнэг асуудал бид заавал жалруулах дээрээс нь зөвөр олох хэрэгтэй. Зарим хүн миний энийг аваад дэрэн дорон дэрэлсэн дарга өвчин гэдэг юм. Үний хотол үнэн бодот үйлдэл бол байна. Ярианы бас нэг хөрөөлье. Тэгэхээр одоохон хэлдэгтэй дэрэлж унтсан дараагаар өвчин засах нь хамгийн гол редиштэй хаана вэ? Энэ номд биш ээ. Харин чи энэ номыг яаж танисан одоохны хэлээ этгэсэн усаа бичирсэн тэрхүү сэтгэлийн вэлд чинь байна. Энийг бол зөвөр олох хэрэгтэй. Сэтгэлийн өвчин гэдэг юу вэ? Би багшиг хүн гэдэг мэдэхгүй. Бэйн мохон бод өвчин ордогоос биш. Сэтгэл байсаа өвчин тэгсэн юу вэ? Сэрж мэдэхгүй байсан. Манай энэ дундад бага сургуулийн сурагчид одоо жалуу багчууд хэдийгээр бэйн өвчин нүгэ эргүүл сарвал болооч сэтгэлийн өвчин, сэтгэлийн дараас, сурлагын дараас, нийгмийн дараас байсаа одоо сүрхий чанга байна гэж үзэж байна. Би нэг багшиг хүний хаваас. Ийм учраас нь манай энэ Монгол эмнэлэг сэтгэгчийн эмнэлэг бас одоо үжил санаанд нь шимэтхэвэл манай энэ хойчсын нэг одоо нэг ёсон морал нийгмийн амар тогтхонд туйлын нэг үйлдэл үзүүлэх мүү гэж би бодож байх мөртөө одоо чин сэтгэлээс нь хүсэж байна. Америкийн нэг эрдэмтнээс судалснаар бол одоо нэг хүнээ эрүүл мэнд бол хайшин 3 үеийн нөлөөлнө гэсэн тийм үү? Ярангуй энэ хүнээ ярьсан шиг нь хүүхдийн эрүүл мэнд бол маш их утга болготой асуудал өгөх шүү. Энэ сэдв бол өнөр их утга болготой. Тэгэхээр би 2004 онд бол би манай өөр Монгол оронд шилийн гол дуулуулаа дохойн чиглэл шилийн голоос эхлүүлсэн. Би бол 50 одоо юу гэж сурлагаа алдсан хүүхдийг бол дэмжиж өнгөрсөн. Тэгвэл энэ дэмжихнээ энэ 50 сурагчийг бол би бүр юу гэсэн бүр бол эмэгтэй сурагчийг дэмжижсэн. Тэгвэл манай яг л манай одоо нэг байнгын энэ танилтаар бол хэрвээ чиний амидар энэ тэрээс бол аргагүй таны гэртэн нэг хүүхэд сурлагаа алдахад бол олон хэм бол эмэгтэй сурагч юм бол сурлагаа алдуулж хүүг нь бол сурлагаа явуулна тийм. Тэгвэл үнэн дээр намжих бол өнөөдрийн эмэгтэй хүүхэд бол хожимын ээж болохгүй. Тийм ба. Ийм учраас манай дараа үеийн авжих бол манай ээж хүмүүж хамгийн анхны багш шүү дээ. Тийм ба. Ийм учраас би дохойн чад бол дарыг бүр энэ 50 сурагч амны бүр эмэгтэй охтыг бол сонгоцсон бол миний зориулал дарыг. Би нэг сэтгэгчийн эмчилгээний усан сэтгэгчийн ухааны судалгаа сонсоо бисээ ингэж таниад бисээ ингэж хийсэн учраас. Тэгэхээр энэ одоохон манай энэ багшийн хэлдгээр бол одоохондоо бид багчуу хүүхэд бол эрүүл мэндийн сургаан хүмүүжлийн хийх бол туйл чухал тийм. Энэ бол нэг туйлын өргөн гөвчний хэрэглэнтэй нэг зүйлийн шинжил ухаан гэж болно. Энийг бас энэ ёрын өмлөг шиг нэг жагуурчсан хөв жагууртай ямар хүн бол энэ талаар жасал хийж болно. Ямар хүн бол болохгүй гэсэн юм байна уу? Ямар хэмнэлэг бол дарыг хамаа бүхий шинжилгээгээр очиад чи хамаг сүлд энэ байчаасаар байсаар онослоо энэ бол ямар өвчин, ямар шалтгаанаас үүссэн, ямар шалтгаанаас ямар өвчнөд бол ямар эми өгнө гэсэн ийм жагуурчилсан. Гэтэл манай Монгол анаахан бол нэг зүйлийн дуршилгад ханаах ухаан. Монгол анаахан сэтгэгч бол одоогийн явархын одоо шинэ сэтгэгчийн ухаантай адил үгүй тал бас л энэ тал дээр бол манай онцгойлоод жагуурчилж болохгүй. Бид бол нэг ерөнхийсэн чанартай. Учир нь энэ дотор бол дуршилга хэрэгжээтэй байна. 7 өдрийн дотор өөрөө өрөхгүй миний өнөө өөрөө өдгөрөөд бүр тийм сайхан болсон шүү дээ. Чөкснөөс бол би бол одоо энэ ямар өмлөгөөр засгаардах би наах шиг зүтгэж заслаа бол одоо үн зүтгэлсэн биш нэ. Өөхөд эрлэгд очиад ирсэн хүн бол би одоо жинхэнэ намаа эрлэгээс авчирсан хүн бол наг амчаа. Би ингээд наа амчтай бол их гун талархаж байна. Ингээд одоо өвчин өдгөөд юу яасан энд бол би 2 дугаар амь насаа олсон даа. Тэгээ яаж энэ тал байд өнөөдөр бас ирээд ийм сайхан шаасан даа.